За би таад нөгөө сүүлд хийсэн локныхаа ажиллагааг харуулъя. Ерөнхийдөө би бол сая гүнжийн сум шарвалгийн аршаа ингээд ер нь тэрэл чаваар нилээ яваад хүчлээ, цуулгаад 9 зурвалгаа тестэлчлээ. За ерөнхийдөө одоо бол би ингээд мостхоо зөвхөн хойдлын 2 дугаараа явж байгаа. Одоо би энэ нэг урд байгаа жижиг мөрөгцөгтөр суулгаж агаад тэгээ локо хэрхэн яаж ажиллаж байгааг нэг харуулах гад үзье. За жинан юу вэ? За ингэж ороод одоо нэг тэгнүүлэх хэрэгтэй. Өөч гараа авчлаа шүү дээ. За энэ худлаа байна. Яг тэгнүүлж оруулж үзэх гэдэг юм л даа уулна. Одоо энэ дээр бол яваад за одоо бол суудсан. Яг суудсан. За чи одоо ди дээрээ тавиад тэгээд хаазалдаа арай. За нэг дугаар ирэх чинь дахиад. За болий. За болий. За одоо ингэн арай. Энэ дээрээ тавьчих. За байж байгаарай. Энийг дарчин. Локо. За одоо буцаага ди дээрээ тавь. За ди дээр. Тий. Одоо мост бол огт залгаагүй зөвхөн хойтлоо 2 дугаар. За одоо гарах нь үзье. За явтаарай. За хоёлаа зэрэг орцсон ажиллаж байна. За байж. За одоо мост залгыг нэмээд заяа. Энэ дээрээ тавь. За тэгээд тэрийг хойшоо нэг тат. Тийм зүгээр л хойшоо нэг тат. За. За окей ямар ч гэсэн ингэж нэг юу. Одоо ди дээрээ тавиа явахгүй үстэй. За энэ болохоор зүгээр яг мост. Гэхдээ хойдлын лок нь орцсон байна. Тэгэхээр бол асуудалгүй гарчиж байна. Би ч нөгөө энэ локийг авахтаа air lock эсвэл нөгөө yellow lock байд юм байна гэж ойлгочоод минийхаас ч баахан нөгөө хорс морс гарч ирээд тахлаа. Би одоо air lock нэм бах гэдэг ахтар компрессор дээр бэлдээд ирсэн чинь vacuum lock гэж байдаг гинэ. Тэгээд хятадд бол ерөнхийдөө жимнэнүүд дийлэнх нь энэ vacuum lock гэдэг юмыг тавьдаг. Ягаад гэвэл машинаас юм vacuum там байдаг гэдэг чинь. Тэгээд би чинь компрессор аваашаалт юм илүү авчихсан байна. Тэгээд нөгөө нэг RB-гийн одоо тэр амгалан автоуншилгооны тэнд байдаг нэг засвар дээр 2 залуугаар илгэсэн. Тэгээ аюу гой нэмба 2 өдөр өстө жимбитл нэмба хийгээд өгсөн. Өмнө нь бол яг vacuum lock тавьж байгаагүй. Гэхдээ нөгөө юутэй RB-гийн lock рейдерт ер нь төстөн байна гэдгийг чинь. Тэгээ яг нөгөө air lock чинь дахиад компрессорыг хэрэг болдог. Тэгвэл энэ vacuum lock бол ямар ч компрессорны хэрэггүй ажилт юм байна. Тэгээ ерөнхийдөө би тестлийгээ сая гүнжийн сум хойшоо арбалгийн шамарсан гэдэг ерөнхийдөө жоохон бартаатай хинтийн нурууны натлисгээр жоохон явж үзлээ. Тэгээ лок тавьчих ингээл 9 жор аим руу орлоо. Ер нь бол ямар ч асуудал алга. Одоо энэ чинь өөрийнх нь 4 дугаар дээр нь хүндрүүлээд дээрээс нь локо залгахчаар ер нь бол юу цоохгүй байна. Зүгээр яг нэг сууж байгаа юмнууд нь чулакаараа яг дахраатаад одоо илгээрээ гэх юм уу. Яг 2 чулак тулаад тэгэл ерөнхийдөө сууж ийн. Бусдаар бол ямар ч асуудалгүй. Ер нь бол юу юм бэ? Лок бол шаал өрөөд юм байна. Лок залгаал бол хамаагүй илүү туулах чадвар нэмэгдээд 9 жир юмнаас асуудалгүй гарч байна. Би бас жоохон хүчлээд янз бүрээр нь үзлээ. Яр нь бол энэ лок бол дажгүй юм байна. За нэг тийм байна. Одоо тэгээ яг урт хугацаанд тестлэгдээд хэр байх нь вэ? Одоохондоо бол өстой ямар ч асуудал алга. Би бол нэлээд бас 9 жирийн бартаасаад юм туулаад яваалаа. Зүгээр чулаак тултлаа л явт юм байна. Лок залгахчаар. Юу бол зүгээр мост залгаад хөндрүүлээд бол яалтчгүй урд хойно нэг дугуй хөнд ирэхэд хийрэхэд машин суучих гэдэг. Сая бол ингээ 3 дугуй заавал ирэх байгаа болохоор хамаагүй юутэй юм биш. Нэмэртэй юм байна. За нэг юм байна. За баярлалаа.